Моктрэл шүүхийн мэтгэлцээний тэмцээний зарлал. Монголын хуульчны холбооны ерөнхийлөгчийн нэрмжид Моктрэл 2018 шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2018 оны 4-р сарын 28-ны өдрийн 9 цагт эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн Баянгол, Хангул, Сонгон хархин дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн Баянзүрх, Сүхбаатар, Чимгэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн Захиргааны хэргийн давд заалдах шатны шүүхийн байранд тус зохион байгуулагдана. Энэхүү тэмцээн нь хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит хэрэгт шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууриас үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, олон улсын гэрээ конвенц хэрэглэх, прокурор яллах, цагаат хүндэслэлийг тодорхойлох, шүүн тасалбар ажиллагаанд мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой байлаа. Техникийн зөвлөгөөн 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн 16 цагт хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхурд хуульчийн танхим 304 тоотод болно. Монголын хуульчдын холбоо